За, Булгамчуудаа Монголын улсын тулгуур төрөл байгуулагдсны 2224 жилийн аймгийн баяр наадмын мэндийг хүргье. Булган аймаг энэ наадмыг бас баггүй өргөтөл амжилт бүтээлээр ухтаж байна. Бидний хийх бүтээн байгуулалтын ажил нэгэнтээ үргэлжлэж байна. Бид эдийн засаг хүнд ч гэсэн бид хийхэд төлдөө зүтгэж байна. Бидний энэ баяр наадмыг өгсөн үйл ажиллагаа манай ард иргэдийг төрөөс үнэлж зөвхөн энэ баярын үйл ажиллагаанд 62 хүн төрийн од медаль хүртлээ. Үүнд нь гавьяат багш нэг, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 24, алтан газар одонгоор 35, хөдөлмөрийн хүнд медалаар 24 хүн гэсэн нийт 63 хүн шагнагдаж байна. Энэ нь бол бидний Булган аймгийн ард иргэдийн хийж бүтээхийг төрөөс үнэлсэн юм сайхан үнэмж боллоо. Энэ жил хэдий гандууч байгаа бид нар бас сэтгэлээрээ баян бай гэсэн ийм сайхан сэтгэлтэйгээр баяр наадмаа угтах зүйтэй гэсэн үгээр бид нар ард иргэдийнхаа сэтгэл зүйд нь бас чамгүйгээр нөлөөлөхийн тулд ажиллаж байна. Бухар бороо наадмын дараагаас хайрлаж зүлэг ногоо маань ургаж мал адуун маань сайхан үйлжиж бахаа гэж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаагүй итгэж байна. Тэгээд найт иргэдтэй дэнжи ногоо хотоотл сайхан наадаарай гэж хүсье өрөөё.